Сануу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Фатима гэдэг Хүмүүст ухааны сургуулийн тэтгэлэг хөтөлбөрийг хариуцсан зөвлөгч байна. Өнөөдөр би та бүхэндээ дэлхийн нийтээр залгасан байгаа тэтгэлэг хөтөлбөр Fellowship програм болон солилцооны хөтөлбөр даглагын програмуудыг бол танилцуулахад бэлэн болсон байна. За юуны төрөнд олон улсын нөхцөл байдлыг бол бид нэр одоо судлах зүйтэй байх. За ямар хөө байдалтай олон улсууд ер нь бол одоо явагдаж байгаа юм бэхээр 2020 онд одоо яг коронавирус COVID-19 одоо гарсныхаа улмаас бүгд л одоо сургалтын системүүд маань одоо онлайн байдлаар руу шилжсэн байгаа. Гэтэ одоо бас 21 онд нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөө альва нэг улсууд одоо энэ хүү нөхцөл байдал ямар хөө асуудлуудыг хилэлцэж байгаа талаар би та бүхэндээ хүргэхийг хүслээ. За хамгийн эхлээд гэх юм бол Их Британиас бол онлайн болгосон шинээр эсэгчдийн хувьд сургуультай одоо яг өөрийнхөө материалуудаа бүрдүүлээд визээ аваад онлайнаар эхний семестртээ эх орондоо сурахыг бол зөвшөөрөөд явж байгаа. Тухайн улсын хэл нээлттэй бол нийлсэн тохиолдолд англи улсад 14 хоног одоо карантинд байшаа. Тэгээд дараа нь одоо яг өөрийн одоо нийгмийнхаа сургуультай олсон бүр одоо оролцох боломжтой мөн одоо зарлагдсан тэтгэлгүүдтэй одоо материалуудаа авч байгаа. Америк нэгдсэн улс болохоор муж болгоны хязгаарлалтын түвшин харилцаа адилгүй. Америк нэгдсэн улсын ихтэй сургуулиудад онлайнаас суралцах боломжийг бол бүхэлдэн нээлттэй байгаа ч гэсэндээ муж болгон өөр байгаа болохоор танай сургууль яг аль мужид байрладаг тэр мужийнхаа зохион байгуулалтуудыг маш сайн судлах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Австрали улсын хатуу хууль хорионд солирсон байгаа бөгөөд аяллаа визийг бол одоогоор бүрэн хаасан. Гэхдээ гадаад оюутнуудын виз олох процедур нээлттэй байгаа. 2 сарын 1-ээс Австралийн одоо Австрали улсад Australian Awards гэдэг тэтгэлэг удахгүй нэгдэх гэж байгаа. За би тэрийг 1 сарын сүүлээр та бүхэнд энэ мэдээллийг хүргэх болно. Дараагийнх нь Канадын аяллаа визийг бол бүрэн зогсоосон. Энэ 2020 оны 3 сараас өмнөх сургуулийн визтэй олон улсын оюутнууд Канада улсад шинжилгээнд хамрагдаад 14 хоног тусгаарлалтанд гэртээ байгаад тэгээ оюутны виз олгалтын хувьд бол нээлттэй. Гэхдээ бас яг онлайнаар ер нь бол явагдаж байгаа. Их Британи гэх мэт чинь ер нь Монгол оюутнууд одоо тухайн сургуульд тэнцсэн байгаа гэсэндээ эх орноос онлайн хичээлүүдээ аваад тэгээ хэл нэгдсэн тохиолдолд ер нь бол одоо тухайн сургуулиуд руугаа л явж байгаа ийм болцолтойгоор ер нь дэлхийн улс орнууд бол зохицуулдаг бол хийж байна. За COVID-19 болж одоо дэлхийн одоо томоохон ихтэй сургуулиуд яг ямар хөө өөрчлөлтүүдийг ямар хөө зүйлсүүдийг өөрсдийнхөө эсэлтийнхаа одоо тийм комиссид эсэлтэд одоо өөрчлөлтүүдийг оруулсан бэ гэх юм бол хамгийн ихээр extended deadlines буюу одоо өөрсдийнхөө эсэлтийн хугацааг бол сунгаж өгсөн байгаа. За ихэвчлэн 5 сарын 1 гэхэд бол ер нь бол одоо ахлах сургуулийн оюутнуудаа яг коллежд одоо ямар сургуульд орох уу гэдгээ яг ингэ шийддэг байдаг. За тэгвэл одоо Америк нэгдсэн улсад энэ бүх одоо хугацааг бол маш одоо урт хугацаагаар сунгаж өгсөн байгаа. Хоёрт нь гэх юм бол application fee буюу бүртгэлийн хураамж гэж зүйл бол одоо байхгүй болсон. Яагаад гэвэл энэ болохоор олон улсын оюутнуудад одоо яг өнөхөө цар тахлын улмаас одоо маш их одоо зүйлсүүдээс одоо яг оюутнуудаа илүү ээлтэй байх зорилготойгоор бас application fee-нүүдийг бол байхгүй болгосон. Гуравт нь гэхдээ бас яг бүх тэтгэлэг дээр application fee байхгүй бол биш. Юуных болохоор Cambridge-ийн Gates-ийн нөгөө нэг тэтгэлэг дээр болохоор бас paid байсан, application fee байсан. Тэгээд өөр чинь яг Их Британий 2-3 сургууль дээр бол application fee бол байсан. Тэгэхээр тэр та бүхэн яг apply хийхээс өмнө маш сайн судлаад хараарай гэж хэлмээр байна. Дараа нь болохоор entry requirements ихэнх сургуулиуд бол одоо хэлний оноо шаарддаг байсан бол энэхүү хэлний шаардлагыг одоо бууруулсан байгаа. Зарим нь бүр хэлний онооч шаардахгүйгээр одоо шууд сургуульд нь нисүүлэх иймэрхүү боломжуудыг хүртэл оюутнуудаа олгож байгаагаараа маш том давуу тал болсон. Энэ олон улсын оюутнууд. Дөрөвт нь гэх юм бол одоо сургуульд суралцдаг маш олон одоо нөгөө нэг юм суралцах юунуудыг гаргаж сонголтуудыг гаргаж өгсөн онлайнаар ч юм уу эсвэл яг тухайн сургуультай очиод ажиллаа хийгээд одоо ажиллаа хийгээ хажуугаар суралцахдаа бас хичээлүүдийнхаа одоо заасан цагуудыг багасгах ч юм уу тийм гэх мэтчлэн маш олон зохицуулалтыг Америк болон Канадын их сургуулиуд бол хийсээр байна. Дараа нь бол improving the online experience. Онлайнаар одоо яг орж байгаа энэхүү одоо онлайн хичээлүүдийнхаа чанар чанарыг бол маш ихээр сайжруулж байгаа. Дараа нь болохоор personal communication буюу багш болон оюутан хоорондын одоо яг хувийн харилцааг илүү сайжруулах зорилготойгоор ер нь бол дандаа тийм мессеж гэхэлээ хувийн имэйл хаягуудаар ч юм уу тий оюутантайгаа одоо нэг бүртэл ингэж тулж харцдаг болсон байгаа одоогийн байдлаар бол. За одоо би та бүхэндээ 2021 оны 1 сар дуусах тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар мэдээллүүдийг хүргэнэ. Эдгээр тэтгэлэг хөтөлбөр бол ер нь бүгд 100% тэтгэлэгтэй тэтгэлэг хөтөлбөрүүд байгаа. За хамгийн ихнийх нь болохоор Toyohashi гэх сургуулийн тэтгэлэг. За энэ болохоор магистр болон докторийн зэргийн програмууд байгаа. За энэ нь одоогоор болохоор яг 25-нд
1 сарын 25 хугацаанд дуусгаар байна. Тэгээд яг одоо financial coverage нь болохоор 100% сургалтын төлбөр. Тэгээд сарын стипend болон буцах одоо онгоцны цэцтэй хамт. За энэнийг та бүхэн харж байгаа IELTS TOEFL-ийн оноор шаарддаггүй гэж хэлсэн байна. За eligibility criteria гэдэг энэхүү хэсгийг та бүхэн маш сайн харах хэрэгтэй. Энэ яг та энэхүү тэтгэлэгт одоо apply хийх шаардлагыг хангасан байна уугүй байна уу гэдгийг тодорхойлж өгдөг болохоор. За энэ бол бүх оюутнуудад нээлттэй. За мэдээж та бакалавр одоо магистр сурах гэж байгаа бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй. Харин магистр доктор сурах гэж байгаа бол магистрийн зэрэгтэй байх хэрэгтэй. За энд би линкийг бол оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн тус бүрчлэн яг өөрийнхөө сургуулийнхаа линкүүд рүү нь бол ингээд ороод дэлгэрэнгүй мэдээллүүдийн танилцаад application процессыг маш сайн судлаад бол юм бол явах боломжтой байгаа. Тэгэхээр би яг нэг тэтгэлгийг ингээд дэлгэрэнгүйгээр л яриад байгаа юм бол мэдээж өнөөдрийн видео олдог хүрэлцэхгүй. Яагаад тэгэхээр тэтгэлэгтд apply хийнэ гэдэг бол өөрөө маш их хэмжээний одоо юг шаарддаг. Одоо нөгөө нэг юм цаг хугацаа шаарддаг зүйл. Жишээ нь та бүхэн харах юм бол requirement documents гэхэд яг одоо бүрдүүлэх бичиг баримт дээр гэхэд research plan байна. Graduation за эднэрийг одоо хаанаас хинээс авах уу, ямар хөө байдлаар abstract болон thesis-ээ яаж бичих үү те. Таны судалгааны ажил бас яг тэр сургуулийнх та энэ сургууль нь өөрөө болохоор одоо нөгөө технологи талдаа сургууль болохоор бас яг таны одоо нөгөө суралцах гэж байгаа салбар бас байна уугүй юу гэх мэтчлээ маш их анализ одоо зүйлсүүдийг хийж маш их судалгаа хийж иж та тэтгэлэгт apply хийх хэрэгтэй байдаг. Зарим хүмүүс өө ямар гой тэтгэлэг вэ те одоо 100% даах юм байна тэр нэг юм байна би ингээ apply хийчих гэхэд за нэг бол хугацаанд дууссан байх жишээ. Нэг бол одоо жишээ нь өөрөө оноо байхгүй байдаг ч юм уу. Тэр ингээд өөртөө байхгүй шалгууруудаа хангаагүй байх тохиолдол байдаг. Тэрийг маш сайн харах хэрэгтэй шүү гэж та бүхэнд хэлмээр. За дараагийн тэтгэлэг болохоор Финландийн засгийн газрын тэтгэлэг. За энэ болохоор 1 сарын 27-нд дуусна. За энэ засгийн газрын санхүүжилттэй бакалавр, магистр болон бас докторийн програмууд байгаа. BSMS гэдэг бүх програмууд ер нь тэтгэлэг зарлагдсан байгаа. За энэхүү тэтгэлэг төлбөрт ер нь бол бас нэгэн зүйл нь болохоор application fee байхгүй. Хин фуртан яг ер нь бол та хүссэн 6 програмд apply хийн. Тэр 6 програм 6 програм зургуулаа үнэгүй байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нэг програмд apply хийхээр та маш их хэмжээний мөнгө гаргадаг тийм үү. Тэгэхээр энэ засгийн газрын тэтгэлгийн бас нэгэн давуу тал нь ямар нэгэн танаас тийм мөнгө шаардахгүй. Хэрэв та хүссэн 6 програм руу apply хийгээд тэр 6-аас ядаж 2 ч юм уу 3 ч юм уу тэнцчих юм бол та тэднээс сонголтоо хийгээд цаашаа суралцах боломжтой нь бол маш гоё боломж юм а гэж харж иж болно. За мөн ажил одоо яг юу руугаа ороход бол би мөн линкийг нь өгсөн. За тэгэхээр та бүхэнд би энэ хүү видеоны хамгийн дээд хэсэгт яг постн дээр бүх сургуулиудын линкүүдийг сургуулийнх нь юутай хамт тэтгэлгийн линкүүдийг оруулж чинь. Тэгэхээр та бүхэн өөрсдөө ороод судалгаагаа хийгээрэй. Тэгээ би бас та нарт нэг юм хэлмээр яагаад ингэж бид нар тэтгэлэг хөтөлбөрийн талаар та нартай мэдээллийг болгож байгаа юм бэ гэхээр дэлхийн нийтээр маш их хэмжээний тэтгэлэг хөтөлбөр зарлагдж байдаг. Маш их хэмжээний судалгааны хөтөлбөр болон дадлагын програм бүгд 100% тэтгэлэгтэй. Одоо яг ковидос болоод альва нэгний үйл ажиллагаа зогссон ч гэсэндээ стил маш олон тэтгэлэг зарлагдсан байгаа. Тэгээд энийг би өөрийнхөө одоо яг сургуулийн маань оюутнууд энийг мэдээд маш одоо чадварлаг оюутнууд байдаг. Тэдгээр маань яг энэхүү мэдээлэлээс айгүй хоцрогдоод байдсан болов гэдэг зорилготойгоор эдгээр мэдээллүүдийг бэлтгээд та бүхэн цаардаа одоо яг та бүхэн хэрэгцээтэй мэдээллүүдийг хангах зорилготойгоор энэхүү видеонуудыг одоо бэлтгэж явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо тэтгэлэг хөтөлбөртэй холбогдолтой өөрийнхөө одоо сурахыг хүсэж байгаа газартаа сурах ч юм уу те сурахыг хүсдэг акшн план ч юм уу магистрийнхаа планыг гаргаагүй байгаа бол гэд нээлттэй шүү бид нартай ингээ холбогдоод та бүхэн одоо яг ямар хөө одоо тэтгэлэг хөтөлбөрөд зарлагдсан байна та айланд нь apply хиймээр байна эсвэл удахгүй хэрэгжил apply хийх байгаа ч гэсэн одоороос материалаа бэлдээд бас ингэж явчих болдог. Тийм болохоор магистрт ч юм уу эсвэл гадаадд доктороо хийх гэж байгаа эсвэл яг судалгааны тийм одоо fellowship програмуудад хамрагдах байгаа бол эртнээс энийг төлөвлөх хэрэгтэй. Нэг өдөр сууж байгаа л бүх юм apply гэж тэнцвэрдэг юм бол биш. Мэдээж аз нь бол байна. Аз байгаад одоо яг тэнцдэг хүмүүс байна. Гэхдээ мэдээж маш их хэмжээний одоо тэр хүн яагаад аз нь одоо бий болж байгаа юм гэхээр мэдээж тэр хүний өмнө apply хийж байсан програмууд байсан ч юм уу те эсвэл материалууд нь маш сайн байсныхаа үндсэн дээр тэгэхээр маш сайн програмын одоо маш сайн материал бэлдэн гэдэг бол өөрөө асар их цаг хугацаа шаарддаг зүйл. Тэгэхээр би одоо та бүхэн карантинд байгаа дээрээ иймэрхүү тэтгэлэг хөтөлбөрүүд байд юм байна. Ирээдүйд өөрийнхөө академик карьерийг одоо дэвшлүүлэх зорилготойгоор гадаадад одоо магистра хамгаалах гэж байгаа бол эртнээс бэлдээрэй гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За дараагийн тэтгэл болохоор Belgium. За Бельгийн одоо засгийн газрын тэтгэлэг байгаа. За энэ нь болохоор Бельгийн одоо засгийн газрын тэтгэлэг маань яг одоогоор л яг нээлттэй. Тэгээ олон улсын аюултай болохоор 5 сарын 25 үгүйсэлж 2 сарын 5-нд ер нь бол яг юу хугацаанд дуусахаар ер нь
зарцуулсан байсан. Энэ нь болохоор 15-нд болохоор бусад яг өөрсдийнхөө дотоод оюутнуудад гэж ер нь бол зарлагдсан байсан. Гэтэ бас та бүхэн орж үзээрэй. Миний судалгаагаар бол итгэж гарсан. За энэ мэдээж яг degree program мөн одоо нөгөө юуны энэ болохоор бакалавр байхгүй. Зөвхөн full time master program байгаа. Тэгээд нөгөөт нь training courses буюу одоо тийм дадлагын болон сургалтууд тиймэрхүү зүйлсүүд орсон байгаа. Тэгэхээр эдгээр яг одоо бүх хүмүүс ингээд яг өөрсдийнхөө програмууд дээр хугацаа зааж өгсөн байдаг. За энэхүү одоо програмын хугацаа бол 1 жилийн хугацаатай програм байгаамаа. За энэ линкэнд байна. Та бүхэн ороод линкийн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За Brunei Darussalam засгийн газрын тэтгэлэг. За энэ мөн адилхан 100% тэтгэлэг байгаа. За ер нь бол одоо маш олон улсын оюутнууд энэхүү тэтгэлэгт бол хамрагддаг, apply хийдэг. Монголоос маш олон оюутнууд бол хамрагдаж байсан. За энэ дээр чинь болохоор тийм бас fully funded бүх одоо улсын иргэдэд нээлттэй. Тэгээд энэний хамгийн сүүлийн хугацаа болохоор 2 сарын 15-нд бол дуусгаар байгаа. Нэг програмд одоо яг диплом бол яг 3 жил. Тэгээ undergraduate буюу одоо нөгөө бакалаврын зэрэг 4 жилийн хугацаатай 8 семестр, харин магистр нь 12 сарын 24 сар гэсэн ийм хоёр төрлийн програмтай тэтгэлэг байгаа. Тэгэхээр та бүхэн танилцаад яг ямар хуу тэтгэлэгт нь хэрхэн яг apply хийх үү гэдгийг бас судлаарай гэж хэлмээр. За дараагийн зүйлсүүд болохоор дэлхийд зарлагдсан байгаа internship буюу дадлагын програм. За энд би Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, юуных Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, тэгээ UNICEF, тэгээ Токиогийн summer internship-уудыг бол би багтаасан. За World Bank summer internship бол маш гоё програм. За энд бол маш олон оюутнууд apply хийдэг. За энэ програм маань одоо яг summer intern бол авч эхэлж байна. Зуныхаа дадлагын явыг бол авч эхэлж байна. За энэхүү програмтай хамрагдсанаар болохоор маш олон давуу талтай мэдээж нэгдүгээр таны CV дээр одоо та Дэлхийн банкын төв салбарт нь буюу одоо яг энэ нөгөө нэг World Bank-ийнхаа headquarter Washington DC дээр очиж ер нь бол яг юугаа хийдэг, дадлагаа хийдэг. Тэгээд энэ бакалавр болон одоо магистр тэгээд бас PhD бүхэл одоо тий оюутнуудад бол нээлттэй гэдгээр аюул том давуу талтай. Тэгээд 4-7 хоног. Гэхдээ мэдээж энэ бол маш том одоо таны CV дээр бол маш том одоо highlight болж өгөх зүйл байгаа. За энэ дээр дарах юм бол яг одоо уг тэтгэлэг одоо уг програмын бүр дэлгэрэнгүй мэдээлэлүүд нь гарч ирнэ. Oops гинэ. За байж арай. Дээр нь энэ програм болохоор аюул тийм юунуудтай. Яагаад гарч ирэхгүй вэ? Чөтгөрхөн гарч ирсэн. За би юун дээр нь буруу оруулсан байж магадгүй юм байна. За хэдүүлээ шууд Google search дээрээ хайгаад үзье. World Bank Summer би энд бол та нарыг маш их apply хийгээсэй гэж хүсэж байна. Яа тэгэхээр нөгөө нэг юунууд нь болохоор юу гэдэг вүлээ. Шаардлагууд нь тийм амар хэцүү бол биш. Хэрэв та үнэхээр сайн материал бүрдүүлчих юм бол хинч тэнцэх магадлалтай. Айгу өндөртэй Монгол оюутнаас apply хийдэг юм билээ. Тэгээ би та бүхнийг яг apply хийгээд энэхүү програмд заавал тэнцээд яваад өөрийнхөө CV-нд тэ сургуулийнхаа чсэн ингээд айгу мундаг оюутан ингээд байгаа ч гэж би та бүхнээс хүсэж байгаа. За энэхүү дэлхийн одоо яг нийтдээ ингээд бүх дэлгэрэнгүй мэдээлэлт нь бол одоо энэ дээр ингээд гараад ирж байна. Энэ бүр яг general information бүр ингээд видеотойгоо гараад ирлээ. За ингээд application програм яг ийм тэтгэлэг ер нь бол жил болгон зарлагддаг байхгүй. Тэгээд ингээ гайдтайгаа тэгээд та бүхэн ишиг apply хийгээд би энэ линкийг та бүхэнд оруулчихъя. Миний түрүүний доор оруулсан линк бол одоо яг орохгүй байгаа тийм. Тэгэхээр би өөр нэг линкийг та бүхэнд одоо гаргаад өгнө. За ер нь шаардлагатай материал гэх юм бол application байгаа. Тэгээд мэдээж CV байгаа. Тэгээд одоо яг яагаад өнөхөө програмд одоо яг эсмэр байгаа гэдэг хэсэг байдаг. Тэгээд яг өөрийнхөө суралцж байгаа тодорхойлсон сургуулийн тодорхойлт байх хэрэгтэй. За дараагийнх нь хүү internship. За энэ болохоор мөн адил одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагт хийх дадлагын програм. За энэ болохоор graduate болон postgraduate-уудад нээлттэй. За та одоо энэ бас UNICEF-тэй яг адилхан UNICEF бас тэтгэлэг зарлагдсан. Тэгээд би та дараагийн юунууд дээр нь слайдууд дээр бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За хүү буюу одоо World Health Organization internship program юугаараа өөр юм бэ гэхээр энэ 6-аас 24 хоногийн програм байдаг. За тэгэхээр энэ болохоор өөрөө дадлагчч өөрөөс нь хамаардаг. Тэгэхээр хэрэв та одоо жишээ 6-7 хоног ч юм уу эсвэл яг 24 7 хоногийн аль нэгийг нүдэд сонгоод эсвэл тэрнээс бас уртаа ч юм уу багаар ч юм уу та өөрийнхөө боломжтой тэр үед яг энэхүү одоо дадлагаа хийх боломжуудыг та бүхэнд олгодгоороо маш том давуу талтай. Тэгээд энэ бол одоо бас мөн адил
одоо нэгдсэн үндэсний байгууллага одоо яг дэлгэрүүлэх гэж боддог учраас маш их хэмжээний одоо та өөрийгөө одоо хүрээлэл бол networking гэх мэтчлэн энэхүү давталгыг одоо хийснээр та маш их одоо тийм давуу талуудыг бол одоо авах юм аа гэж та бүхэнд хэлмээр юм. За энэхүү линкээр энэ линкээр авах байлгүй. За энэ онцч. За ингээд бүх ингээд дэлгэрэнгүй мэдээлэлүүд нь одоо ингээд гараад ирж байгаа. За мэдээж бас яг өнгөө курсуудыг ингээд яг нэг тэтгэлэг рүү ороход дагаад яг тэрнтэй адилхан тэтгэлгүүдийн мэдээлэлүүд нь бас гараад ирдэг. Тэр нь бас айгүй амар. За энэ за organization UNICEF-ээс яг ер нь бол яг одоо нэг зохион байгуулж байгаа гэх мэтчлээ гэж үз. За financial benefits нь одоо яг энэ л та. Одоо жишээ нь танд яг ямар зүйлсүүдээр одоо хангах уу тийм ээ яг дадлаж очих хүний хүнтэй юу юу хэрэгтэй. За энэ eligibility criteria байна. За энийг та маш сайн судлаад за энэ болохоор ер нь бол яг graduate, postgraduate за мөн адил undergraduate ч гэсэн ер нь apply хийж болдог. Тэгэхээр маш сайн CV юм уу те та өөртөө маш ихтэй хэрэг мэдээж үнэн эрүүл мэндийн талаар ямар нэгэн project төсөлд ярилцж байсан эсвэл одоо жишээ нь Монголын одоо нэг маш олон одоо бас яг UNICEF United одоо яг нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх гэх мэтчлээ одоо тийм төрлийн бас байгууллагууд ч юм уу байдаг бол таны CV-д одоо тийм ээ угаас нэгэн тийм олон байгууллагууд байсан тийм туршлага байдаг бол мөн адил энэхүү програмд бол apply хийгээрэй гэж хэлмээр байна. За энэ болохоор there's no deadline гэж байгаа юм л та. Юу гэхээр нөгөө 6-аас 24 хоног таны яг дадлагчдын өөрийнх нь боломжтой зохион хугацаанд дадлага хийдэг гэдэг зорилготой болохоор энд ямар ч нөгөө хугацаа зааж өгөөгүй байгаа. Тэгэхээр энэтэй холбогдоод имэйл явуулаад тэгээд яг ямар байдлаар одоо apply хийх вэ, юу шаардлагатай вэ гэдгийг та бүхэн сайн судлаарай гэж хэлмээр. За дараагийнх нь болохоор ADB буюу Asian Development Bank Азийн хөгжлийн банкын тэтгэлэг байгаа. За тэтгэлэг биш Азийн хөгжлийн банкын 100-ны дадлагын програм байна. За энэхүү програм нь болохоор 21 оны 6 сард эхэлнэ. За энэ чинь бас нэг хугацаатай байт юм аа. Тийм 8-7 хоногийн хугацаатай байгаа. Airfare ticket allowance-уудыг чинь ер нь бол даана. За одоогийн байдлаар гэх юм бол apply хийхэд бол мэдээж хугацаа бол байна. 31-нд бол дуусна. За энэхүү одоо бас юунууд болохоор master PhD програм. Гэтэ энд бакалаврын оюутнууд apply хийжсэн болохоор та нар ч гэсэн apply хийж болно шүү. Энэ бас нээлттэй. За энэ лүү ороод бүр яг дэлгэрэнгүй мэдээллүүдтэй та бүхэн танилцаарай. Asian Development Bank-ийн. Тэгээ бас яг монголоор бас яг ингэ битүү юу нэрчүүлсэн бас байдаг. Гэтэ тэд надад нэг амар тийм одоо нэг юм good source болж өгч чадахгүй болохоор би та бүхнийг яг нэг англи хэлээр бүх мэдээллүүдийг хаагаад англи хэлээр орчуулгыг хийгээд явсан хэлүүдээрээ гэж хэлмээр. За мэдээж эссе байгаа. Эссе дээрээ та бүхэн тэр эссэнд хариулж яг бичдэг одоо чинь хөгжигөө одоо улс орнууд гэх мэтчлээс хөгжиж буй улс орнууд ямар зохицуултыг хийдэг ч юм уу те таны үзэл бодлыг асуусан. Дараа нь CV тэгээд яг application за тийм хугацаанаас өмнө заавал ингээд apply хийх хэрэгтэй. Тэгээд би бас та нарт нэг юм хэлмээр манай монголчууд яг 31 хүн apply хийгээд байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ бол айгүй буруу та бүхэн болж өгвөл те 2-3 өдрийн өмнө apply хийж тэр одоо тэр газарт нь очиод бас ингээд шалгуулаад тэгээд бүх процедурыг маш сайн хангацсныхаа дараа бас яг apply хийвэл илүү зүгээр эртхэн apply хийсэн илүү ээлтэй байдэн шүү. За дараагийнх нь University of Tokyo Summer Internship. За Токиогийн сургуулийн 100-ны дадлагын програм. За энэ бас айгүй гоё. Удахгүй би та бүхэн солонгос зарлагддаг бас програмуудыг танилцуулна. Маш гоё guest гээд гоё програмууд зарлагддаг. За энэ Токиогийн бас summer program юу гарах гоё юм бэ гэхээр за 21 оны 6 сарын 6-наас 7 сарын 16-ны хүртэл ер нь бол яг хугацаатай. Тэгээ та болж өгвөл одоо нэг юм шинжлэх ухаан ч юм уу тиймэрхүү зүйлтэй сонирхолтой бол илүү давуу тал болж өгнө. Тэгээд энэний хугацаанд болохоор 2 сарын 1-нд дуусах байгаа. За мөн адил үүнд одоо ямар нэгэн IELTS, TOEFL оноо шаардахгүй. За шаардлагатай бичиг баримт гэх юм бол мэдээж яг одоо нөгөө CV тэгээд дүнгийн хуулбар, багш нарын тодорхойлох захидал гэх мэтчлэн мөн төрсний хичээлгээ гэх мэтчлэн ихэд одоо бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. За энэхүү одоо сайт нь байна. Fully funded, no IELTS required гэдэг. Тэгэд ингээд та бүхэн нэг бүрчлэн уншаад тэгээд энэ бол магистрийн оюутнууд бол apply хийж болохгүй юм биш үү? Audience гэхэр зөвхөн бакалаврын оюутнууд гэж заасан байгаа. За мэдээж internship fields гэхээр иймэрхүү одоо чиглэлийн дагуу одоо та бүхэн дадлага хийн. Тэгэхээр ихэнх технологи болон international studies гэхээр бас яг олон улсын харилцаа болон олон улс судлаач гэх мэтчлэн энэ дээр бас манай олон улсын харилцааны оюутнууд apply хийж болохоор байна. Технологийн тал дээр илүү advanced technology. Гэтэ би энийг судлаад үзсэн юм ер нь бол
салбар болгоны оюутнууд маш их apply хийдэг. Тэгээд энэ айгүй тийм diverse program. Тэгээд одоо нөгөө нэг яг олон улсын харилцаа бизнес ч юм уу тий мэдээж одоо 21-р зуунд яг нэг мэргэжлэр ингээд даган жоохоо болчихсон. Маш олон янзын мэргэжлүүдээр явдаг болохоор таксын дээр би одоо яг ийм зүйлийг судалж байгаа. Тэгээд би цаашлаад энэгээр одоо ингээд судалгаа хийх зорилготой. Гэтэ би энэ мэргэжлээс суралцдаг гэдэг ингээд тэрийг маш сайн тодорхойлж гаргаж өгч чадах юм бол энэ програм бас айгүй хурдан тэнцдэг гэж би маш их одоо нөгөө юунаас хүмүүсүүдийн нөгөө нэг сэтгэлдлүүдээс бас ингэ сонссон. Тэгэхээр та бүхэнд ч гэсэн энэ програм маш нээлттэй. Тэгээд бүгдээрээ бас яг apply хийгээрэй гэж хэлмээр байна. За дараагийнх нь UNICEF-ийн дардлагын програм байгаа. За энэ болохоор мөн адил олон улсын одоо бас яг 100% яг гэвтэй санхүүжилтийг бол бас яг 100% заасан ер нь програм. За энэ болохоор ер нь бол нийтдээ дэлхийн бүх улс орнд ер нь бол зарлагддаг. За бас 6-аас 26 хоногийн хугацаанд 26 хоногийн хугацаанд тухайн яг одоо нөгөө дадлагчдынхаа яг ажиллах боломжтой тэр хугацаануудад ер нь бол ажилладаг. Тэгээд яг энэ болохоор яг мэдээ шаардлагатай одоо яг танаас одоо шаардж байгаа шалгуурууд, тань тавигдах шалгуурууд. За хамгийн эхлээд аппликейшнийг бүгдсэн байх шаардлагатай. Тэгээд бакалавр юм уу магистр эсвэл PhD-ийн аль нэгэнд одоо суралцж байх. Эсвэл одоо төгсөөд удаагүй 2 жил тийм удаагүй байх. Тэгээ мөн адил одоо UNICEF-ийн одоо яг одоо хэл болох англи, франц, испани гэх мэт хэлүүдэд одоо илүү тийм fluency буюу одоо байх юм бол илүү сайн тийм ярьдаг байх юм бол энэ болохоор таны бас яг apply хийхэд хамгийн ихээр шаардлагатай байгаа юм байна. Тэгэхээр мэдээж англи хэл болон франц, испани хэлтэй оюутнууд бол одоо шууд apply хийж болно гэсэн. За ингээд academic preference маш сайн байх хэрэгтэй буюу дүнгийг тань хэлж байна. За тэгээд гэр бүл хамаатан салбараас UNICEF-д ажилладаг хүн байхгүй байх. Мөн адил одоо ямар нэгэн хамаатан бас байхгүй байх. Тэгээ өөрөө at least 18 years old байх хэрэгтэй гэж заасан байна. За баярлалаа. Та бүхэн анхаарлаа хандуулсан. За ингээд өөр та бүхэнд би удахгүй бусад тэтгэлийн материалуудын талаар зарлагдах тэтгэлүүдийн талаар мэдээллүүдийг хүргэнэ. За дараагийнхаа удаа илүү тийм тэтгэлүүд нэгээр аваад дэлгэрэнгүй яриад хийж өрнөл явъя гэж бодож байгаа. Гэхдээ бас та бүхэн яг ямар хөө мэдээлэлүүд авмаар байна. Одоо жишээ нь та 2 жилийн дараа төгсөх байлаа. Одоо та 2 дахь курс 2 жилийн дараа төгсөөд гадшаа явхад одоо энэс яг юу бэлдэх хэрэгтэй вэ гэдгийг эртхэн мэдээд авчих бол та 2 жилийг хожиж гинэ гэсэн үг. Эсвэл хэрвээ та нар одоо 4 дахь курс бас яг Америк ч юм уу магистраар гадшаа өөрийнхөө зардаар эсвэл яг тэтгэлэг олоод явъя гэсэн бодолтой байгаа бол бас яг одоо л хэлэх цаг. Тэгэхгүй бол яг тэтгэл хөтөлбөр бэлтгэхэд бол маш их хугацаа шаарддаг. Тэгэхээр маш ахаар буюу тийм ээ төрүүлж төлөвлөх нь хамгийн чухал байдаг. Тийм болохоор одоо бас яг карантинд орсон байгаа болохоор оюутнууд маань бас яг гэртээ энэхүү одоо мэдээллүүдийг байг ингээд аваад завтай одоо зарим нь завтай байх, зарим нь мэдээж ажил хийж байгаа байх. Хэрэг та завтай бол эдгээр мэдээллүүдэд танилцаад apply хийхэд ямар зүйлүүд нь apply хийхээр энэ та ямар шалгууруудыг хангаж ийн хэрэг яг одоо CV дээр чинь хангалтгүй байвал одоо энэ байгаа хугацаанд юу хийх вэ? Academic career гэдэг бол өөрөө маш чухал. Тэгэхээр энэ academic career-ыг гадаад ч байна уу, дотоодд ч байна уу тийм ээ зарлагдах тэтгэлэг хөтөлбөрүүдээр бас ингэж авах юм бол бас энэ цаашлаад таны networking эсвэл бас альва нэгэн хандах таны үзэл бодол гэх мэтчлэн маш олон зүйлсүүдийг өөрчилдөг тийм давуу талтай болохоор би та бүхний энэхүү тэтгэлэг хөтөлбөрүүд рүү apply хийгээч гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн удаа би та бүхэнд одоо шаардлагатай бичиг баримтуудыг яаж бүрдүүлэх болон одоо плана яаж гаргах гэх мэтчлэн мэдээллүүдийг бол өгөх болно. Гэхдээ мэдээж надад одоо яг гаргацсан план байгаа л та одоо яг иймэрхүү видеонуудыг ингэж бэлтгэл зүгээр юм. Та бүхэн яг ямар хөө байдлаар ямар мэдээллүүдийг авмаар байна гэдгийг миний сошиал хаягаар болон эсвэл миний имэйл хаяг руу одоо яг санал хүсэлтүүдэд бичээд мөн одоо ямар нэгэн тэтгэлд apply хийж байгаа тэр тэтгэлийн талаарчсан одоо тийм заавар зөвлөмжүүдийг бол авах бүрэн боломжтой юм шүү. Тэгэд нээлттэй та бүхэнд амжилт хүсье. Дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай.